Сонсогч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Amis Time podcast-ийн зэрэгэлдээ ертөнцийн сонсогчдын постын 2 дугаар хэсэг ороход бэлэн болоод байна. Та бүхэн мань постаа бичээрэй. За өнөөдрөөс эхлээд постны дор бичсэн комментийн нас хамт давхар уншаад явбал сони юм болов уу гэж бодлоо. Ингээд ихний постыг хүргэе. Нэрийн нутлсан нэгэн сонсогч бичсэн байна. Бүгдд нь энэ өдрийн мэндэ. Би та бүхэнд өөр тохиолддог хачирхалтай сонин зүйлийг ярих гэж бодлоо. Тэр нь юу гэвэл үе байж байгаад яг тэр тухайн цаг мөчтөө урд нь байсан юм шиг тэгснээ тэр үедээ дотор сонин болох би арзаах, нуруу дааж, толгой эргэх гэх мэт сонин шинж тэмдгүүд илэрдэг болсон. Яг энэ мэдрэмжийн дараагаар нойр их хурж сонин ноцоорсон юм шиг сонин болдог. Яг өөрийгөө бараг өхлийн өмнө ирчихсэн юм шиг л мэдэрдэг дээ. Энэ мэдрэмж нэгэн өглөө яг л болдгороо болж би 0 орчход гараад орондоо хөвтөж байх үед л болсон. Тэгээд тэрнээс хойш босныг сандаггүй. Игч хэлэхдээ цусаар агуулад таталт өгсөн гэсэн. Надтай адил ийм сони юм мэдэрдэг хүн байгаа болов? Бас хамгийн сонирхолтой нь гэвэл заримдаа нэг тийм арц хүчнийч гэмээр өндөр үнэртэд байдаг. Тэгээд нэг хэсэгтээ манраад сонин болчихно. Энийг би өрөөсөө ойлгодгүй юм. За энэ хүртэл унсанд баярлаа. Арай л нурчглаа гэсэн байна. Теодор коммент хэсэгт нь хариуд нь юу гэсэн бэ гэхээр заримдаа зарим газар орон зарим ажил үйлдэлийг анх удаа хийж байгаа ч гэсэн урд нь олон аргуудаа хийж байсан юм шиг тун дадмаг хийгээд явж байгаа юм шиг санагддаг. Тэгээд их сонин мэдрэмж төрдөг дөө. Урд насны үйлдэлээ тод санаад байгаа ч юм шиг бас бодит зүудний ертөнцөөр аялаад ирдэг. Тэр нь өвөг дээдэс хэлэх гэсэн үгэ тодорхой хэлээд бүр цагнаад явдаг. Мөн өөхөх төрөх асуудлыг урьдчилан мэдэрч зүүдлээд байдаг. Энгийн зүүдийг сандаггүй. Харин тийм зүүдийг маш сайн санаж марчдаггүй дээ гэсэн байна. Яа сонирхолтой пост бичсэнд баярлалаа. Ингээд дараагийнхаа постыг та бүхэндээ уншиж хүргэе. Ер нь ойрд маш олон сонирхолтой постууд орж байгаа. 1993 оны 100 амьдрал тарчиг үед Улаанбаатар хотоос 300 гаруй километрт байдаг Өдөө ахындаа амархаар цөлөгтчлөө. Хотын 13 настай хүү 1 сар гарan хөдөөний амьдралд дасан зохицох гэж юм л боллоо. Нэг үеч бодвол овоо шүү. Нэг шөнө унтаж байгаад найзуудыгаа туул голын усанд сэл тоглож байгаад 2 эмэгтэй живж байсныг авраад голын ирэг рүү гарахад нэг найз маань эргүүлэхт ороод живж намайг туслаач гэд байна гэж зүүдэд битүү усан уулах нь болтлоо хөлөрч халуурч хонлоо. 3 хоног яг л энэ зүгдээ зүудлээд халуураад босох тэнхэлгүй болсон. Өдөөний ах эгч нараас хот явуулж өгөхгүй гуйж агаад халуурч явсаар байгаад арай гэж хотод гэртээ ирлээ. Тэр үед айлуудад утас гэж ямар байх биш. Зүүдэнд ордог найзын гэр хажуу талын орц. Гэрлүүгөө орохдоо хартал гадаа нь дугуйтай вагончиг тавьчихаж яндангаар нь утаа угаад л ажил явдал болсон бололтой. Байрныхаа хөгшчүүлээс л нэг нь бурхан болсон юм байх таа гэж бодоод гэрт орлоо. Хоттоо ирснийх би зүгээр болчихож гэрээ сансан юм байх таа гэж бодоод л өнгөрлөө. Ачаандаа түүртэд хаалгаа цохлоо. Ээж онгойлгож байна. Дуу шууж байхгүй байхаар нь өглөө эрт болохоор нойрмог байгаа болов гэж бодоод найзтайгаа уулзгаар эргэж гараад хаалгыг нь зөхөх гэтэл хаалга нь амхорхой. Яваад орлоо. Ээж игч нар нь юуч дууралгүй ороод суу хизээ ирээгүй их л санаа орчин. Бүүдгэр дүнсгэр том өрөөнд нь ортол найзын маань зурагны өмнө зул асаастай. Би юуч дуурч чаддгүй асгартлаа уйлчихлаа. Юу болсныг нь асуусан чинь яг л миний зүуд тэр чигээрээ. Нэмж хассан зүйл огт алга. Насанд хүрээгүй хүүхдүүд учраас буйны ажилд нь явж чадаагүйж буйны ажилд нь нэмэр болгож хурааж ялсан хэдэн төгрөгөөч өглөө. Ихч харамсаж зөндөө уйлсан санагддаг юм. 3 сарын дараагаас байрны хүүхдүүд талигаачийг орцсонд ч харсан хог хаяад явж байхад араас дуудсан гээд янз бүрийн юм ярина. Би ч хутлаа ярьж байна гэд боттол өөрөө яах аргагүй 3-4 удаа орцсонд хог хаяад явж байхдаа өдөрч шүнж гэлтгөө таарлаа. Зөндөө хайсан. Ээж аавдаа ч энэ тухайга хэллээ. Өөдөөс
битгий худлаа яриад байл гин. Гэтэл усанд осолдох үедээ хамт явж байсан манай байрны ах нартай нилээд таарч туслахгүй яасан юм гэж хөөгөөд 3 галзуураад шаргаадны эмнэлэгт хөвцөн. Талигаас найзын ар гэр лам хар болоод өчнөө л ном уншуулад нэмэргүй 2 нь бүр нүүхэд явсан. Одоо хаана ямархуу амьдарч байдгийг мэдэхгүй таарсан ч үгүй. Хамгийн эвгүй нь нэг нь одоо хүртэл эмнэлэгт хяналтанд байнга талигаа чи нэрийг дуудаастай. Начтай бол дахиж таарсангүйч найзыгаа үе дурсаж л явдаг юм. Хийсэн пост байна. Яа сайхтар юм бэ? Билийгүй юм болж тээ. За ингээд өнөөдрийнхөө сүүлийн постыг уншиж хүргэе. Нас барсан хүн зүүдэнд ороод байвал буян нэхэж байгаа хэрэг огт биш. Ойроо чи хин нэгэнд болохгүй байна. Туслаач гэсэн үг юм а гэд нэг зайрангийн ярилцлагыг уншлаа. Тэгээд өөрт болсон нэг зүйлээ хуваалцгаар шийдлээ. Одоогоос жил гарангийн өмнө имаа маань өнгөрсөн юм. Нас барснаас 2-3 сар орчмын дараа нэг зүү зүүдэлсэн. Эмээ маань авсанд хэвтчихсэн манай үеэл дүү эмээг үзүүгээр нь тэврээд уйлаад л байна. Тэгсэн эмээ толгоогоо өндийлгөөд нилээн бухимдангуй намайг 50 байлахгүй байна. Юуроосаа амраахгүй байна гэж хэлчихэд л нүдэн айнаад буцаад хөвтөөд өгч байна гэж зүүдэлсэн юм. Хэрэгтэй хэрэггүй зүүд их зүүдэлдэгч тэр зүүд үе үе бодогдоод юуроосаа мартагддаггүй байлаа. Эмээ минь буян нэхэд байгаа байна гэж бодоод ээжтэй хэлээд ганданд ном уншуулад өнгөрч байсан юм. Би өөрөө гадаадад ажиллаж амьдардаг болохоор ээж рүүгээ уцаар ярьж хэлэхээс цаашгүй байсан л та. Тэгээд нээгчэн бодолгүй 7-8 сарын дараа дахиад эмэгээ зүтэлсэн. Гэхдээ тэр удаад эмээ маань бүр бүгтийгөөд хитрхээ өвдсөндөө царай цусна ийм болцсон юм уу гэмээр өөр хүн шиг харагдаад. Гэхдээ эмээ бол мөн байсан. Би энэ бүр нилээ муу би өөрөө эмнэлэгт гарнаас нь түшээд яваад байна гэж зүүдлэв. Эмээ 50 явахгүй байгаа юм байна да гэж санаа зовоод ээжтэй нэг ном уншуулад нохоо шувуухоолохгүй бол гэж хэлчихэд л өнгөрсөн. Энэ явдлаас 2 сар гарангийн дараа ээжээс муу мэдээтэйгээд чат ирчгэж гайхаа залхтал нөгөө зүүдэнд ордог үеэл дүү маань автын осолд ороод гимтэлд ухаангүй байна гэв. Тим гинтийн зүйлд анх учирсан болохоор маш хүн тусдаг юм билээ. 3-4 хоноод ухаан орсон ч биеинд дийлэхгүй бурхан болсон да. Аймаар их өрөвдөж гол говьждаг юм байна лээ. Ямар их зовсон бол доо гэд. Хэрвээ тэр үед би хүнд үзүүлээд засал ном хийлгэсэн бол үдийд байж байх байсан болоо да. Хайрын сайхан дүү минь гэж харамсас байна гэсэн байна. За энэ дор комментуудаас нь уншвал нэг хэсэг талигаа чимээгээ их зүүдэлсэн. Буян нэхэд байна л гэж бодсон. Тэр үед миний бие өвдөөд ажил үс бүтэл муутай архитаарч ихээр хэрэглэх болсон. Нэг сайн хүнд олж үзүүлэхэд надад хүн хараал хэлгэсэн байж таарсан. Эмээ минь л намайг хамгаалж байсан юм билээ. Гэсэн байна. За дахиад энд том ах нас бараад удаагүй байхад зүүдлээд байсан чинь ганц хүүд нь тусламж хэрэгтэй болсон байсан. Ус зүүдлэгч муу юм байна лээ. Ус зүүдлээд л нэг хүн өнгөрөөд байсан. Сүүлдээ зүү зүүдлэхээс ч айдаг болсон гэсэн байна. Аав минь бурхан болоод жилч болоогүй 9 сар л болж байна. Манай нэг үеэлдөө дандаа манайхны бурхан болооч нарыг зүүдэлдэг. Тэгсэн аав минь бурхан болсныхаа дараахан удаагүй дүүгийн зүүдэнд янз бүрийн бизнес санаа байна гэж ирээд ирж бэлэгсэлд өгөөд яваад байна гэж зүүдлэгцэн гин. Тэгээд тэр дүү маань урд нь гадагшаа авмаар байна. Яах вэ гэж асууж байсан юм. Би ч онцгой хариу өгөөгүй байсан. Тэгээд аав минь дүүгийн зүүдэнд ороод байхаар нь за аав намайг тусал гэж байгаа юм байна да гэж бодоод дүүгээ нөхөртөө нь гадагшаа явуулах гээд хөөцөлтөд одоо би зүлээж байгаа. Дүүгээ имийг хөөцөлтөж эхлээл дүү ерөн дахиж зүүдлээгүй шүү гэсэн байна. Тийм юм блэ. Олон жилийн өмнө бурхан болсон үеэл маань зүүдэнд орж ирсэн. Майны ерөөл уншуулаад л өнгөрсөн. Удахгүй охинтой нь уулзсан, би энэ өвдөд эмнэлгээр явж байгаа гэсэн. Тэгэхэд охиноо захиж байж дээ л гэж бодсон доо гэсэн байна. За тэгэхээр бурхан болоочдыг зүүдлэх нь яг буян нэхэд байгаа биш. Ард үлдсэн хүмүүстэй санаа зовж, ер нь хэлэх гэсэн юм а хэлэх гээд байгаагаа зүүдээр орж иж
илэрхийлдэг юм болов уу гэдгийг эндээс харагдлаа. Энд хүрээд өнөөдрийнхөө дугаарыг өндөрлөе. Хамт байсан сонсогчдоо баярлалаа. Та бүхэн минь групптэй нэгдээд өөрсдөө тохиолсон түүхүүдээс хуваалцаарай. Дараагийн дугаараар иргэн уулзтлаа. Түр баяртай.